За сайн байна уу та? Энэ удаагийн видео блогоор Монгол улсын аврах хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Кай тулгаа орж ийн. За юунд түрүүнд өргөдөж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Энэ интернетээ намайг өгсөн бас маш их баярлалаа. Тэгэхээр анх хизээ хичээлж гисэн бэ? Яагаад хичээлж гисэн бэ юм? Анх би энэ бодит физик спорт 2017 оны 9 сараас тусдаа хичээлж гисэн. Тэгээд анх яг хичээлж гисэн шалтгаан нь юу байсан бэ юм? Хичээл шалтгаан нь Хэн чамд нөлөөсөн бэ юм? мэдээж юу хэлж да гой битэн хүмүүс Гой битэн ахнаар яваад том том бичэнтэй хүмүүсийг гардаг гоё айдал. Хизээ бол би болох болоо гэж бодоод хэлж явдаг гэсэн надад нэг өдөр тэгэл бэлтгэл шийдэл. бэлтгэл хийж Яг мэдээж юм гаргаж хэлчихлээ. тэгээд одоо анхны багш юу чамайг яаж өгөөж өгсөн бэ? Манай анхны багш аягүй сайн мэдгийг. Азиавын мөнгө медаль повын дэмний тамирчин мэдгийг болдоо гэж. Мэдээж чимээ багш биш. Тэр багш намайг аягүй гоё хүлээж аваад бүгдийн зааж өгсөн. Агаас яваад гэдэг. За одоо хоёр дахь асуултыг асууя. Тэгээ Кай тулгаа гэдэг Facebook хаягтай юм байлээ тий. Кай гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Кай юу гэр тамирчин Кай мэдээ. Грин гэдэг бодибилдингийн тамирчин. Бодибилдингийн аягүй том мундаг тамирчин байдаг шүү дээ. Тэгээд уяагаад тэгээд тэрнээс тэрний видео блогийг үздэг. Тэгээд шүтдэг аахгүй. Тэгээд уяагаад тэгээд Facebook нээсэн шүү дээ. Нэрийг солиод Кай болгоцсон. Кай. За Ахаагүй би чиний үсгийг харсан чинь чи магадгүй нэлээд Кай Гриний үстэй адилхан харагдаад байна л та тий. энэ үү? Тий. Тэгээд ингээд уус гэдэг дуугаад бүгдсээс сонссон шүү дээ. өдгөөдөө л аахгүй Кай гин сүлдээ л стилээс сонно. За саяхан Азийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Энэ яг хэр амжилттай оролцсон бэ? Сая Азийн тэмцээн болсон бодит физик Азийн 53 удаагийн тэмцээн. Манай бодит физик зантай Азийн зантай явсан. За энэ тэмцээнд тусгай ангиллаас усаас анхудаа олж тийм утгаараа тэгээд 6 үнэтэй болсон. Англитай манай англи байхгүй. Тэгээд том юм хастаа хүмүүсний тайлбарлаж орсон. Тэгээд медаль авч чаддаг хүмүүлээ яасан шагнал байна. Шагнал байранд орсон. Тэгээд орсон. За тэгэхээр шагнал байранд юу ч гэсэн орсон ингээ баяр хүргэе. За баярлаа. За тэгээд тэмцээнд ороход чинь ер нь маш их зардал орох юм аа. Одоо чи явгацны зардал, тийз энэ зардал юм хэд болсон бэ? Одоо тамирчны зовлон зардал мөнгнөөс эхэлж штэ. Тэгээ бид чинь нэг хувь бүгдийг болгож бүтээж явдаг. За сая Азийн тэмцээнд зардлын мөнгө 5 сая 4 сая 500 орчим болсон. За тэрнээс гадна ууг бүтээгдэхүүн нэмэлт бүтээгдэхүүн тэгээд лаймын хаал дэглэм байж байгаа. Тэгээ хаал үзээд нийтний 6 сая төгрөг. 6 сая төгрөг. 6 сая төгрөг. Тэндээ би одоо хэглэг авахгүй шүү дээ. Зөвхөн дахиад инжээж баг хэглээ аваа явж дээ. Зардал нь 4 сая 500 болсон. Тэр онгоцны хэлтэй. Тэгэхээр 5 сая төгрөг гэдэг чинь бол маш их мөнгө байхгүй юу? Ер нь бол тэмцээнд оролцоод ирэхэд тий. Энэ мөнгийг ер нь хаанаас яаж босгосон бэ? За би хувь нэг загсны дэлгэртэй Донго аймгийнх би чинь Донго аймгийн сайн сумыг л та. Тэний загсны дэлгэрчлэг. Тэнээс нэг сая тоног болсон. Тэгэл улсын нэг дээл аваад гойн мэдээд гэж гэдэг байхгүй. Тэтгэн дээл аваад тэгээ явсан да. Тэгэхээр сая төгрөг чи өөрөөсөө гаргаад бусдын тэтгэврийн зээл аваад явуулсан юм байна. Яг манай ээж авал туслах боломж бол байгаа. Би оюутан багтаа ээж аваад зүр нөөмөг авсан. Тийм бол одоо аягүй давж зүрх дээ.
тийм болгоод тэгээд өөрөөсөө болгоод өөрийнхөө хүчийг явсан гэж бол. Тэгээд яг одоо гол шалтгаан нь яг юу байсан бэ? Тэмцээнд оролцоо гэсэн шалтгаан нь юу байсан бэ? Тэмцээнд оролцсон шалтгаан одоо ингээд нэгээд эхэлсэн. Физик эхэлж байгаа. Физикээс гадна бодвилд гэдэг юм эхэлсэн байсан байхгүй. Тэгээсээ би усаа угаасан. Нэгсээ усаа угаас алтны медаль авсан. Усаа угаасан тийм ээ. Тэгээд одоо хамгийн гол нь маш олон сая төгрөгийн зардал чамд гаргасан ба шүү дээ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин гэдэг чамд усаас ямар нэгэн юу өгдөг вэ? Одоо тэтгэмжч гэдэг юм уу, дэмжлэг гэдэг юм уу? Одоо усаас ямар нэгэн өгж байгаа тэтгэмж дэмжлэг бол байхгүй юу тийм. Тийм 100 мянга төгрөг байхгүй тийм. Бүгдийн нөөц хөвөөсөл гаргаж авдаг. Одоо ажаад олцсон зорилго маань гэвэл өөрийгөө нэг үжи тийм. Аль төсөн явж байгаа ямар төсөн явж байгаа хөгжлийн бишэлдэн дэлхийд гаж болох уу гэсэн бодол толгойч төрсөн. Тэгээд явсан да. Шоолуудаар за явна гэж бүгдийн зохицуулаад тэгэл болдгоо л. За тэгээ ямар ч төсөн чи өөрийгөө харуулах гэж үнээр хичээсэн байна тий. Өөрийнхөө төлөө тий. Тэгээд ингэж явж ирээгүй бол чамайг одоо хинч тэмцээнд орсон гэж юусэн мэдэхгүй байх нь шүү дээ. Мэдэхгүй. Тэгээд яваад идэв. Ялангуяа чамайг ингээд 4 сая төгрөг ингээд зээл аваад ингээд явсан гэдэг бол хүн болон мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Чамайг ер нь хамгийн их дэмждэг хүмүүс юм бэ? За мэдээж манай гэр бүл ээж аав ах トゥ нэ. Дэнэс гадна Монголын болид хүчтэй холбоо. Холбооны ерөнхий нэмжтэй гадаад холбооны эдийн гэлж тэгээд хүмүүсэд холбооны одоо холбооны бүх хүмүүс айгаа дэмждэг. Манай удахгүй манай холбооны 30 дэвэлдэн манай том шагнасан давсаа болно. Тэгээд холбооныхоо болон гэр бүлийнхээ аав дэмжлэгөөс бас баярлж авдаг гэж хэлээ. За тэгэхээр саяны Азийн аврагт орсон тэмцээндээ ямар спортын саплиментүүд юм хэрэглэсэн бэ? Спортын нэмэлт хичээлүүд? Спортын нэмэлт хичээл нэмэлт зураг хийлээ. Амино хийлээ. PC хийлээ. Тэгээ гормон хийлээ. Омега-3 хийлээ. Битвийг хийлээ. Яйгоо сарны 500 болцдог байхгүй. 500. Тэгээд болгоод тэгэл. Тэр чи яг ямар мэрэгчлээ яг ямар ажил хийдэг лээ? Би ч нэг загсны дэлхийн ажилладаг. Загсны дэлхийн хажууны хэвлэлийн газар жижиг газар. Тэрүүгээр олсон бүх мөнгөө чи одоо энэ бодибилдинг фитнесийнхаа хэрэглээнд хоол хүнсэндээ зарцуулдаг. Тэгэл яг өндөр бүдэж тэгэл явж гин штэ. Өндөр өдөд 5 иддэг. Тэгээд өндөр хийлээ гэл мөнгө лайвих байна л да. Сайгүй бол. Тэгэхээр чиний хувьд цээж шахалт юм хийдэг үү? Хийдэг. Тэгээд бүгдийг хийж тээ. Бүгдийг бүх тасгалууд хийдэг. Бүх булчин ажил. Бүх булчин ажил. За цээж шахалтыг 50-ны 6 явна. 56. 55-ны 4 явчих. 55-ны 60-ны 2 явчих. 65-ны нэг 70-ны бол явна. Яг тэгтээ 70-ны явахын тулд юу юм л дээ. Пов хийх байхгүй. Би ч одоо боди хийж байгаа шүү дээ. Нүдэн шүү дээ. Пов зүйл нүдгүй. Саган муцгаа байгаа дээ. Тэгээд хэлдээ шах. Боломж байгаа. Тэгэхээр одоо энэ бодибилдинг фитнесийн тухай юм мэдээлэл хаанаас олж авч байсан бэ? За бодибилдингийн мэдлэг хоолын дэглэм зөвлөгөө тий. Тэгээд би хүмүүс авдаг чат хичээлсэн. Тэгээд ахаа ингэслээ одоо тэгслээ одоо яах вэ гэж бүгд л хөдөлдөг. Одоо дэлхийн мөнгөтэй ингэж нах одоо их мэйгээд чампи манай угалцдаг их журнал аим дэмждэг. Тэгээд бонус тулгайнаас нэг ууг авчих. Одоо нэг авиг гоё авчих наашаа гэж дууддаг. Манай одоо ч гэсэн айгуугаа дэмждэг. Одоо энийг авчих. Энэ бол дэмждэг.
Хүмүүс аягаа дэмждэг намайг. Зөвлөгөө өгдөг. Тийм. Одоо би нэг гоё багштай яг үнэн гоё багштай тол ажилладаг багштай олчвол хаал. Намайг сая тэгсэлтэй манайхаас одоо нэг багштай болоо. Дижижи гоё мас аав. Гоё мэдлэгтэй болно, гоё болцтой болно. Одоохон нэг өөр боз өгөөтэй гэж. Тэгэхээр миний өвч гэсэн бас ямар нэгэн зөвлөгөө асуух юм байгаа бол би бол чөлөөтэй бас хариулдаг. Тэгэхээр чи надад ч гэсэн бас хандаж болох юм шүү дээ. Ахаа, тийм байна. Тэгэхээр бүгдээрээ л ер нь чанд бол тусалдаг байх нь шүү дээ. Надад гэлтгүү одоо топ тамирчид бүгдээрээ чанд бас зөвлөгөө өгдөг. Тийм. Тэр бүгдээс чи мэдлэгээ авч аваад тэгээд одоо тэмцээнд орсон ба шүү дээ. Тийм, тэгээд манай тамирчид аягүй мундаг шүү дээ. Саялах манай зайлах манай бака. Тэдний бид зурмаа биш дээ. Тэдний аягүй мундаг. Тэднэр чинь ганц яг тэднэр чинь чамаас урам авч байгаа шүү дээ. Тэдний заадаг. Тэднэр чинь чамаас авч байгаа. Ер нь бол аягүй бас манай кайгаас урам авдаг шүү дээ. Манай чинь жоохон юм тийм юу юм хэлээ шүү дээ. Ер нь сонио. Сонио бид. Маш сонио. Юмас сонио. Айгүй дэвчгийн мастай. Одоо нэг кайгийн шавны гэж аим яддаг шүү. Мистер Олимпи. Тэгэхээр кайгийн гринийг бас нэлээд шүтэж үздэг. Аха, байн стой юм үү шүү дээ. Тэгэд чи маш олон тэмцээнд оролцоод ингэ явдаг тий. Маш олон тэмцээнд оролцоод ер нь бууж өгдөггүй ийм хүн шиг харагдаад байгаа байхгүй миний хувьд. Тэгэхдээ чи ер нь шантарч шаналдгүй. Байн гэдэгтэй энэ шандгаа зөндөө. Шантрахгүй зөндөө. Аюу ундралта. Тамирчин зөндөө унцдаг шүү дээ сэтгэлээ. Сэтгэлээ унаад тэгээд дараа би нь унцдаг. Бэлцгийн унцдаг нэг сал багаад. Бэлцгийн маас нь. Тийм бэлцгийн маас нь жижиг харагдаад. Тэгээд зөндөө хэцүү юм уу. Тэгэл яагаад миний судисаа хоосоо гэж бодсон шүү дээ. Тийм. Аяг мөнгө өгдөг. Зөндөө тэгээд хийлээ дуусна. Дуусах ёстой унтж байгаа юм. Нөгөөд чинь дутагтаад өгөөл гэдэг бид юм. Тэгэл яах вэ одоо ээж аваа байн аваад тацаас зүудгий шүү дээ. Тэгэл зөндөө оногоо би ээж аваа боддог. Хоёр дүүгээ боддог. Тэгэл айдтаас боддог. Тэгжиж болсон шүү дээ. Зэгийн шүү дээ. Тэгжиж сэрэгдээ шүү дээ. Тэгээ гой дуусдаг. Дуу байн сонсож бэлтгэлтэй ажилдаа ихтэй гэл. Тэгштэй л гэдэг тийм. Доонаас бас аягүй хормоо биш хөөс. Тэ. Ер нь хамгийн их сэтгэлийн хүч өгж байгаа зүйл бол ер нь гэр бүлийнх нь. Гэр бүлийнх нь. Манай дүү ээж аваад. Манай ах дүү нь бас тусалбаа. Бид өөрийгөө чадлаа тустай. Хичээд явах тустай байн гүнээс гойгаад тахсан бас чүүд гэж. Муухай. Адилхан жижиг гүнээсний гойгаад бас тэ. Муухай санагддаг шүү дээ. Тийм учраас чи сая зээл аваад. Тэ. Сая яасан манай ээж авъя гэсэн. Ээж авд. Одоо хүн гибэл юм мэдээж хөндлөлтэй тий. Мэдээж сангууд. Тэгээд тэнийсээ аваад явцдаг. Гүгстэй. Тэгээд би явахгүй. Яаж вэ? Тэгээд мэдэл авахгүй гэж хэлдэг. Нэгэн баг өмнө надад хаас идэг. Тэгээд бодмол гэг би ойлоо сайгаар явсан наа. Би бол спонсор аягүй хичээс зал тавиал, паус тавиал, бэлтгэл тавиал. Данс тэгээд спонсортай үү. Ер нь бол ингэдэг байхгүй. Би одоо ер нь маш олон юм дээр ярьдаг. Тамирчид бид нэр өөрсдөө номер 1 болоод тэрнийхээ төлөө байнгын тэмцэх хэрэгтэй байхгүй. Байнга зогсоо зайгүй. Тэгжиж амжилтанд хүрдэг. Тэгээ амжилтанд хүрснийхэн дараа тэр спонсорд гарч ирдэг. Сонирхолтой. Чамайг дэлхийн авраг болсны дараа л хүмүүс энэ дэлхийн авраг байж тээ гэж бүгд ирдэг байхгүй. Тэрнээс наа хизээч хинч хүн тусалдаг байхгүй. Тийм учраас чи
бити шантраарай. Тийм байнга одоо гэр бүлээ бодож, байнга чамайг дэмждэг залуучууд байгаа бодож энэ спортоор ерөөсөө яаж хийж байгаа л амжилт үзүүлдэг. Тэгээд тэр үед чинь чамд бол тэр спонсор, тэр одоо юу гэдэг юм гавьяа шанал тэр бүгд бол ирэх болно. За. Баярлалаа хичээд. Тэгээ манай бас доноо видео гайгүй тусалж шít. Тийм үү. Ахын нэг ард хичээ. Тэгээд одоо нэг боёо гэж байна. Ахын нэг авиг хичээ. Ахын нэг аминаа хичээ дээ. Тэгээд айгүй гоё. Айгүй туслана. Чиний одоо тухайн нэг асуулт асууя чи ер нь яагаад ийм одоо саажилттай болсон ба? Миний өвч бол техник саажилт гэж авдаг. Техник саажилт. Тэгээд ах төгсдөө боёо байдалтай тэгээд одоо хийсээ дээгүй боёо байдалтай тэгээд тиймсний боёохоос тэгээд болоод бас тэгээд ийм болцсон. Тэгээд ийм болоод тэгээд их сургуульд орохоос өмнө бүр сонгой байсан гэж дуулсан тийм. Тэгээ ах би юу сэтгэн хөдлөө аавны хөдлөө тэгтээ явдаг гэсэн. Манай ангийнхан зөвгөл тэгэндээс олох гэсэн. Тэгээд их сургууль аваад алхаж ихэсэн л та. Өөрийгөө дайчлаад. Тэгэхэд л нэг ингээд сонгой байжгаад яаж одоо босоод хөл төр болсон юм. Би сонгой хитэд явчихсан юм чи. Тэгээ би 6 настай хагалгаанд авсан. Хоёр удаа бүтэн одоо юм игээд хаалганд аваад тэгээд нэг ийм байсан хөлцөн тэний ч гэсэхгүй ажиллагаанд орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ баг дасгал игээд цогсоод ээж авдал байлдیں۔ Тэгээд баг өөрийгөө дайж саягаал алхаж гисэн л дээ. Алхаал тэгээд их сургуулиудаа би аагүй гэж тай авсан. Тэгний хөөсөө аавахгүй. Хэл их сургуулиудаа тайлбарлал соолгоо явдаг. Тэгэхээр чиний хувьд ингээд өөрийнхөө хөгжлийн бэрхшээлээ даван туулаад тэнд өвчин зовлонтойгоо тэмцээд суунгаа байдлаасаа босч чадсан байна. Тэгээд чи зогсоогүй одоо бүр бодибилдинг фитнесийн тэмцээнд ороод ирсэн байна. Тэгээ бодибилдинг фитнесийн тэмцээнд ороод ирсэн чамд яг ямар өөрчлөлтүүд гарч ирсэн бэ? Тэглээ анх бидний жижиг юм байлаа. Жингийн төвчлөлтэй. Салгасоо нэмж үзүүлсэн л дээ. Өний үзүүлсэн тэгэхэд ээжгээ дагаал. Тэгэхэд нам бэлчгийн төвчлөл. Тэгээд доо бичсэн. Энэ өөрөө гээд фитнес явж байгаа нэмжлэгээ байхгүй. Тэгэхээр боцолтой нэмжлэгээ байх хэрэгтэй. Тэгээ би бэлтгэлээгээл хийсэн. Тэгээ наах ингээд одоо ингийн үл би боддог. Тэдний стейшнх бүтэн хөлгөөтэй би хатад таягтай сэтгэвд үз зүгээр яваад байгаа юм шиг ойлгож. Бүтэн одоо гар хөл бүгдээрээ ив ирүүл ээжиж спортоор огтчих. Спорт огтчих хэлэхгүй тэгэл өнөө магасахаас сэтгэдэг. Тийм ойлгохдаг шээ. Тэгээд 40 жил гэсэн мэт хэдэн килограмм жинтэй болсон бэ? Одоо би чинь 58 байгаа. 58 болсон. Сажин хасан та. Тэмцээний оны дэлгэн байгаад дөрөв тас. Одоо нэг 54 бол. Тэр бас нэлээд сайн булчин мас нэмсэн байна. Тэгээ 18-аас 2 нэмсэн. Тэр булчин мас чинь чиний саажилтанд юм хэр нөлөөсөн бэ? Тэг хөлгөө аюун сайн бас. Сайн болсон. Хөлгөө аюун сайн бас. Одоо тайггаа яваад байгаа. Тайггүй явуулсан. Тий, сонссон. Анхаал нэг дөнгөж илж байхдаа төхөөрөмжлөгийн хооронд тагтай явдаг гэсэн. Тагаа тулаад авиж тагид хөвгтэй ш. Тагаа авиж төхөөрөмжтэй хийдэг. Буцаага тагаа авч зовсаан. Тэгээ манай багш ил ажгаар юм да. Тэгэхээр чи бол миний хувьд бол бүр одоо маш сайн тэмцэгч байгаа байхгүй тий. Баярлалаа. Тий одоо орноосоо болсон байна. Дараа бодибилдинг фитнес ингээ ороод хичээлээд тэгээд тэрнийхээ дараа бүр
бүр таяггүй явж эхэлсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр миний хувьд болохоор бас ийм бодолтой байдаг л да. Одоо бид нар ингээд бодибилдинг фитнесээр хичээлдэг залуучууд одоо манай Арди клубыг үздэг залуучууд 20 орчим мянган залуучууд байгаа. Тэд нар бүгдээр фитнес бодибилдингээр хичээлдэг. Тэгэхээр тэр залуучууд найз нөхдөйгөө нөгөө тэмцээнд бодибилдингээр хичээллэхийг бас уриалдаг байхгүй спортоор хичээллэхийг. Гэхдээ бид нэр бол бас чаддгүй. Тэгээд ерөөсөө чаддгүй байхгүй юу одоо манай найз нөхдүүд одоо бидний харчингуудаа та нар одоо юу хийгээл төмөр өргөөд байгаа тий бие хөгжүүлэхээс өөр юм чаддгүй юм уу эсвэл одоо нэг бак болцсон одоо болоо шүү дээ гээл тий яах гээд ингээд гэдэг байхгүй тий бид нар ч гэсэн тийм мотивашн бид нар ч гэсэн тийм бэлтгэл хийх хүсэл эрмэлзэл хэрэгтэй байдаг байхгүй бид нар ч гэсэн одоо юу гэдэг юм би ч гэсэн шантардаг би ч гэсэн нэг л өдөр одоо бэлтгэлээ хийхэ болиё гэж боддог байхгүй тэгээд би чамайг хараад бодибилдинг фитнесээр эргээд хичээлэх хүсэл надад айгүй төрдөг байхгүй зөвхөн чамайг хараад. Тэгэхээр би чамд бол тэрэн дээр бол баярлдаг. Одоо манай RD клубыг үздэг 20 мянган залуучууд бүгдээрээ бол баярлан гэдэгт бол би итгэж байна. Тэгээд нөгөө найз нөхдүүд бол яах вэ тэр одоо биднийг муулаад байдаг ч гэдэм үү те бойлгээд байдаг найз нөхдүүд хизээ нэг өдөр магадгүй биеийн муудаад хизээ нэг өдөр магадгүй ингээд том бүзээтэй болоод зүрх мөрх нь одоо өвдөд хурж ирээд бодибилдингээр хичээл тэр спортоор хичээлэх тэр одоо хүсэл нэмэлтсэн төрөх баг гэж бас боддог байхгүй тий. Тэгэхээр чинь талаар яг юу гэж бодож байна? Хүмүүс тэгээд хүмүүс энэ алж байхад ойлгож байна. Тэгээ алдаанаас өмнө би ивэл байхад анхны байх. Би нэтэд ойлгох зүг амилтаа гэх. Очныг хийчихлээ гэдэг. Очихгүй шүү. Мэн дайгаа яг зайны талааны явна. Тэгээд болио гэдэг яваад. Одоо тэгээд яг үеийнхээ чадварчдад ах хэвчээ тест гой хичээлж байгаа бүндэг тавьж зөндөө. Тийм болгоо энэ спорт бол насны зэрэг байхгүй. Тийм учраас бүх хүмүүс ингэж бодибилдинг ингэж бодилгээ болилд физик хичээлийг уяаны. За одоо тэгээд ер нь одоо цаашдаа яг ямар тэмцээний уралдаанууд орох вэ? За би just энэ жилийн үед ингэж өнжин болж байгаа. Дараа жилийн үед тэгээд усан явганы сац. Усан явгасаа ингэж амжилт гаргахчвал Азия явна гэсэн зорилготой байна. Тий. Тэгээд энэ мөнгийг бас тэгэл болгондоо. Тэгэхээр манай одоо RD клубын одоо бичлэгийг үзэж байгаа залуучууд маань хэрвээ манай Кай тулгайг дэмжихийг хүсэж байгаа бол тий би Facebook хаягийн минь бичлэгийн төгсгөл үлдээч. Утасны дугаарч гэсэн бас үлдээч. Тэгээд холбогдоод туслаж дэмжих юм бол дэмжээрэй гэж хэлмээр нь. Яагаад гэвэл бид нэр тамирчид бид одоо фитнесээр хичээлэгч залуучууд бид л одоо энэ үнийг ойлгоно. Энгийн хүмүүс бол баг ойлгохгүй гэж бас хэлж болно тийм ээ. Тэгэхээр за тэгээд ер нь цаашдын тэмцээн уралдаанд нь ерөнхийдөө амжилт хүсье. За байл. Тэгээд ямар ч л байсан чи бол яг би хичээлдэг тамирчдын хамгийн том мотивац шүү. Одоо бид нар ч гэсэн тамирчид бид нар ч гэсэн өөрсдөө одоо болио зогсоё гэж боддог. Гэхдээ чамайг хараад яасан гэж би зогсох ёстой юм бэ гэж боддог. Би ч гэсэн энэ хүнийг юм байхад би ч гэсэн ядаж ингээд өдөр шөнөгүй хичээлээд явах ёстой юм аа гэсэн ойлголтоо бид нар авдаг гэсэн. Тийм учраас чамд баярлалаа. Тэгээд чи хизээш битээ зогсоорой заяа. Хизээш битээ зогсоорой. Бүх тэмцээн уралдаанд орё гэсэн тэмцээн уралдаанд ороорой. Би чамд спонсор олдно гэдэгт бол үнэхээр итгэлтэй. Би ч гэсэн найдаж байгаа. Одоо энэ спонсороос тэ хамгийн их спортыг би ингэ сонгоцсон. Одоо буцах байхгүй. Өөрчлөлт завд байгаа. Тэгээд гой спонсор олдоод тийш тэмцээс орохыг бол үгүйсэхгүй шүү дээ. Үгүйсэхгүй. Дэлхийн зогсно гэж бодсон юм дээ. Боломж бас байгаа шүү. Боломж надад 100% байна. Тийг ашиглаж чадвал. Тийм бид нар ч гэсэн одоо бодиогоор хичээлдэг залуучууд тамирчид гэсэн бид нар тулгайдаа тийм одоо бүхий одоо асуулт зөвлөгөөг ч юм өгч болно. Үнэгүй ямар ч төрөмчөд мөнгө төгрөдөг авахгүйгээр яаж тэмцээнд бэлтгэхийг бид нар бас зааж өгч бас болно. Бид нар лөө бас хандаарай. Ямар ч тамирчин бол үгүй гэхгүй. За тэгээд
Ямар ч лсэн хоёлаа тэгээ дараачийн удаа дэлхийн авар болцоод ирэхэд чинь уулзсан шүү. За. За. За баярлалаа.